дэлгүүрээс хүссэн юм худалдаж аваад ингээд өөрийгөө аваа явчих хэмжээнд, туристийн төвшөнд аваа явчих хэмжээнд бол би ямар ч хөлийг 20 цагийн дотор хийж чадна гэдэгт өөртөө итгэлтэй байна. Тэгэхээр энэ аргаасаа та бүхэнтэй бас хуваалцсан гэсэн. Тэгэхээр ер нь аливаа зүйлийг 20 цагийн дотор сурах боломжтой байгаад байдаг. Тэгэхээр энэ яагаад 20 цаг гэж би хэлж байна гэхээр 20 цагийн дараа ийм зүйл болдог. Энэ дээр сурч үзүүлээ. Тэгэхээр аливаа зүйлийг сурахад ийм графаар явдаг. Сурж байгаа зүйл чинь. Тэгэхээр энэ ч 20 цаг байлаа гэж бодъё. Тэгэхээр тгээс ийм том үр дүнг үзэхийн тулд энэ 20 цаг. Тэгэхээр энэ үр дүн гэсэн. Ийм том үр дүнг 20 цагийн дотор үзэх боломжтой гэсэн. Тэгээ эндээс бүр цаашаа яваад энэ дээр магадгүй 300 цаг гэдэг ч юм уу тийм. Энэ дээр магадгүй ингээд 400 цаг гэдэг ч. Энэ дээр бол маш бага үр дүнг үзэж эхэлнэ гэсэн. Энэ хоёрын хооронд. Тэгэхээр иймхэн бага үр дүнг 100 цаг зарцуулж иж үзэх бол 20 цагийн дотор ийм том үр дүнг үзэх боломжтой. Тэгэхээр энэ 20 цагийг зөв зарцуулчих юм бол тэр саяны хэлсэн урмын овоог 20 цагийн дотор буюу 7 хоногийн дотор авах боломжтой бас байдаг. Тэгээд энэ хүснэгтийг бол харсан байх хэвээр. Энийг Octolore дээр бид нар байнга шеэрлж байдаг. Тэгэхээр энэ хүснэгт бол мэрэгжлийн төвшөнд хүрэхийн тулд ойролцоогоор 700-аас 1000 цаг, тэгээд 1000-аас дээш цаг, заримдаа олон мянган цаг байж болно. Харин ус цас гэж би нэрлэдэг буюу B2 төвшин, энэ төвшинг би ус цас гэж нэрлэдэг. Энэ төвшин дээр бид нар чөлөөтэй алдааг бол гаргадаг байгаа. Гэхдээ өөрийгөө чөлөөтэй илэрхийлждэг аливаа хүмүүсийн яриаг ихэнхийг нь буюу 95-аас дээш хувийг нь ч юм уу өдөр тутмын яриаг бол ойлгочдөг гэсэн үг. Тэгэхээр энэ төвшөнд хүрэхэд ердөө 500-аас 700 цаг, мэддэг үгсийн тоо 2000-аас 5000 гэсэн үг. Тийм бол IELTS-ийн 5.5-аас 6.5 оноо гэх мэт хүрэх боломжтой гэсэн үг. Харин ихэнх хүмүүс 200-аас бага цагийг зарцуулсан байдаг. Тэгэхээр 200-аас бага цагийг зарцуулсан хүмүүс маань яадаг вэ гэхээр өөрсдийгөө маш олон мянган цаг зарцуулсан хүүхдүүдтэй жишээ нь харьцуулаад байдаг. Тэгээд бидний efficacy буюу өөртөө итгэлтэй байдал маань унждаг. Одоо жишээ нь 6-7 настай хүүхэд өөрийнхөө төрөлх хэлийг сурахын тулд 10-аас дээш мянгаыг цагийг бол тэр хэлэн дээр зарцуулчихсан байдаг. Төрсэн цагаас хойш аав ээж нь хажуунаас нь монгол хэлээр хэлд орж байгаа хүүхэд бол монголоор ярьсаар байгаад 6-7 жилийн дараа 100000 цагийг бол зарцуулсан гэсэн үг. Өдөрт 4-5 цагаас дээш цаг гэсэн үг. Тим хүүхэдтэй өөрийгөө харьцуулаад тэгээд магадгүй хоёр хэлээр ярьдаг хүүхэд гэж бол аль аль хэлэн дээр олон мянган цагийг авчихсан гэсэн үг. Тим хүүхэдтэй өөрийнхөө 100-аас 200 цагийг ч юм уу харьцуулах гад байдаг гэсэн. Тэгэхэд би авьяасгүй байна гэж бодож болохгүй гэсэн. Харин ч тэрнээс илүү насанд хүрсэн хүн бол илүү том давуу талтай байдаг. Тэгэхээр тэр давуу талыг бүгдээрээ сурцгаая. Яг саяны цагийг харж байгаад бүгдээрээ зорилгоо тодорхойлох хэрэгтэй гэсэн. Ихэнх хүмүүс буюу хүн амын 83% нь зорилгоо тодорхойлоогүй байдаг. Тэр хүмүүс зохих хэмжээний амжилт гаргана. Харин 14% нь буюу зорилгоо дотроо толгой дотроо тээж явдаг хүмүүс гэж байдаг. Хүн амын 14% бас цөөнхөн. Энэ хүмүүс саяны 83%-ийг бодвол 10 дахин илүү амжилттай байдаг. Харин хүн амын ердөө 3% нь зорилгыг тодорхойлж бичдэг. Байнга зорилгоо тодорхойлж бичиж идэг. Энэ хүмүүс энэ зорилгоо тодорхойлдоггүй 83%-аас 30 дахин илүү дунджаар амжилттай байдаг. Жишээ нь орлогын хувьд ч гэсэн 30 дахин илүү амжилттай, хэл сурах магадлалын хувьд ч гэсэн 30 дахин илүү амжилттай гэх мэт байдаг гэсэн. Тэгэхээр хэдүүлээ энэ лайвн дээр нэг дасгал ажил хийцгээе. 2030 он болж байна гэж төсөөл. Ердөө 10 секунд хангалттай. 2 удаа хий. 10 секунд. Яг одоо 2030 он болсон байна. Нүдэ анлаа. Төсөөлье. Яг одоо 2030 он болсон байна. 2030 онд бид нар байна. Та англи хэл сураагүй л байна. Тэгээд харамсаж байна. 2025 онд сурна гэж бодож исэн бол сураагүй л байна. Энийг өөр юун дээр ч бас ашиглаж болно. За тэгээд бурхнаас гоё. Эсвэл дотоод одоо ертөнцөөс ч юм уу. Намайг дахиад 2025 онд аваач өгөөч. Тэгвэл би эсвэл 2026 онд ч юм аваач өгөөч. Тэгвэл би дахиад шинээр энэ удаад зөв сурыг гойж ийн гэж төсөөл. Тэгээд нүдэ нэлээ бид нар буцаад 2025-26 онд ирчихсэн байна. Тэгэхээр дахиад боломж ихэлсэн байна гэсэн үг. За одоо эсрэгээр нь дахиад нэг 10 секунд төсөөлье. Одоо дахиад нүдэ ханаад 2030 он болсон байна. Та англиар C1 C2 төвшөнд буюу мэрэгжлийн төвшөнд хүрчихсэн байна. Тэгэхээр та мэрэгжлийн төвшөнд англи хэлэн дээр хүрчихсэн байна. Бусад хүмүүс магадгүй танд атаарч байна гэдэг ч юм уу. Эсвэл гадаадын ингээд орнуудаар аялаад тэгээд чөлөөтэй ус цас ярьж гин гэж төсөөл. Тэгэхээр энэ 10-20 дасгалыг тэгээ яагаад хийх ёстой вэ гэхээр нэг ийм судалгаа байгаа. Хүн өөрийгөө төсөөлөхөд тархины нэг газар үйл ажиллагаа явж байдаг. Энийг хэмжижсэн байна. Ээжигээ бас төсөөлөхөд маш өөрийгөө төсөөлсөнтэй ойрхон газар үйл ажиллагаа явж байдаг. Энийг бас хэмжсэн байна. Тэгээд танихгүй хүнийг төсөөлөхөд шал өөр газар тархинд үйл ажиллагаа явж байна гэж. Хамгийн сонирхолтой нь 5-10 жилийн дараах өөрийнхөө ирээдүйн хувилбарыг төсөөлөхөд яг танихгүй хүнтэй илүү ойрхон газар тархины үйл ажиллагаа явж гин гэсэн. Тэгэхээр энэ нь юуг илэрхийлж байна гэхээр бид нар ирээдүйн өөрийгөө өөр шигээ хайрладаггүй гэсэн. Өөрөөр хэлбэл яг одооны жаргалыг хөөх, яг одооны бие дамар зүйлсийг хөөх, ирээдүйд зүйлстэй одоо хөрөнгө оруулалт хийх, хэцүү зүйлсийг хийх гэдэг сонголтыг ихэвчлэн гаргадаггүй гэсэн. Тэгэхээр саяны efficacy гэж зүйлийг бид нар ихсэхийн тулд
зорилгоо тодорхойлж бичих ёстой. Жишээ нь би 2030 онд тийм хүн болно. Үүнд хүрэхийн тулд би ойрын 1 жилдээ ингэн, түүнд хүрэхийн тулд би ойрын 3 сартаа ингэн, үүний тулд би ойрын 1 сартаа ингэн, үүний тулд би энэ 7 хоногтой ингэн, үүний тулд би өнөөдөр ердөө ингэн гэдэг. Тэгээд өнөөдөр хийх зүйл нь хамгийн жижигхэн байж болно. Жишээ нь 5 минут зарцуулах. Тэгээд энийг маш тодорхой байлгах ёстой. Одоо жишээ нь би 2030 онд англи хэлэндээ ус-цаас болно гэвэл буруу гэсэн үг. Өөрөөр хэлбэл ус-цаас гэж юу гэсэн үг? Саяны миний хэлсэн B2 төвшин юм уу? Эсвэл C1 төвшин юм уу? Эсвэл жишээ нь англи улсын иргэншилд бүртгүүлэхэд B1 төвшин хангалттай байдаг. B1 төвшин буюу 3-400 цагийг зарцуулах нь ус-цаас юм уу? Тэрийг тодорхойлно гэсэн үг. Тэгэд яг юу хийхээ, энэ жилдээ юу хийх, 3 сарда юу хийгээ маш тодорхой бичнэ гэсэн үг. Тэгэхээр бидний бас нэг юм гаргадаг нэг юм алдаа байна. Бид нэр ирээдүгөө өөрийнхөө бодит байдлаас илүү асуудал багтаагаар төсөөлөд байдаг. Өөрөөр хэлбэл 3 сарын өмнө бид нар зарим нэг хүмүүс магадгүй ийм амлалтыг өгчээсэн байж магадгүй. За жигдэрхээр ярий гэдэг ч юм уу. За энийг нэг ажил жигдэрхээр хий гэдэг ч юм уу тий. Тэгээд одоо ингээд эргээд харахад ажил жигдэрсэн байна уу гэхэлэр жигдрээгүй байдаг. Эсвэл эрүүл мэнд дээр хортой зүйлийг хийхдээ тийм ээ. Ирээдүйн өөрийгөө тэр асуудлыг айтайхан шийдчих юм шиг. Яг одоо жаргаж ивэл ирээдүй яах вэ гэж боддог. Тэгэхээр ирээдүйн өөрийгөө танихгүй хүнийг төсөөлж байгаатай холбоотой гэсэн. Тэгэхээр бид нар ирээдүйд илүү их цаг завтай, энерги ихтэй, боломж бололцоо, сэтгэл зүйн хувьд төвчээртэй байх юм шиг тооцоолдог. Энэ нь алдаа байгаа. Яг үнэндээ хэрвээ та насанд хүрсэн хүн бол ирээдүйн танаас илүү хөгшин хүн гэсэн. Тэгэхээр миний хувьд 5 жилийн дараах оргил илүү хөгшин хүн гэсэн. Тэгэхээр магадгүй илүү их хичээл зүтгэл оруулж иж одооных шиг энэ эрэхтэй байх гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр харин ч илүү асуудал ихтэй байж магадгүй гэсэн үг. Яг бодит байдал дээр. Тэгэхээр тэр хүнийг хайрлах хэрэгтэй гэсэн үг. Тэр хүнийг яаж хайрлах хэрэгтэй? Ойрын хугацаанд бид нар хүлээлтээ багасгах хэрэгтэй. Ойрын хугацаанд хүлээлтээ багасгаснаар саяны урмын овоог шинээр босгоно гэсэн. Урмын овоогоо босгочихсон хүн зогсошгүй болдог. Маркус Аврелиус гэдэг одоо миний байнга номыг нь уншдаг эртний Ромын эзэнт гүрний хаан хүн баг. Тэр хүн ингэж хэлсэн байдаг. Ердөө 2-7 хоног эрчийг авчих юм бол бусад хүмүүст чи бурхан шиг харагдана. Өөрөөр хэлбэл ном унших зуршлыг ч юм уу, өглөө эрт босох дадлыг ч юм уу тийм. Эсвэл жимд явах дадлыг ч юм уу. 2-7 хоног тууштай хийсний дараа амьдралд гаргаж байгаа сонголтууд чинь ч тэр өөртөө ихтэй байдал чинь ч тэр бусад хүмүүсийн дэргэд бурхан шиг харагдаж эхэлнэ гэсэн. Тэгэхээр ойрын хугацаанд энэ эрчийг л авах тал дээр ажиллана гэсэн. Одоо жишээ нь яг одоо 2025 оны 12 сарын 5 байна тийм ээ. Тэгэхээр 12 сарын 5-нд бид нар шинэ жил эхлэхэд ойролцоогоор 3-7 хоног дутана гэсэн. Тэгэхээр ихэнх хүмүүс шинэ жил эхлэхээр жигдрүүлээ гэдэг ч юм уу те. Жимдээ явж эхлэе, хэл сурч эхлэе гэдэг ч юм уу. Тэгдэг. Тэгэхээр миний хувьд яадаг вэ гэхээр одооноос эхэлчихдэг гэсэн. Ерөнхийдөө эрчийг байнга авах тал дээр ингэж ажиллаж идэг. Тэгээд яг одоо бол шинэ жилийн баяр ирнэ. Тэр үед магадгүй идэж явах одоо калори авах калори гэдэг ч юм уу те. Тиймэрхүү зүйлс ихсэн. Тэгэхээр одооноос би эрчийг авах тал дээр илүү сайн тулж ажиллах хэрэгтэй гэсэн. Тэгээд шинэ жил эхлэхэд би аль хэдийн эрчтэй эхэлнэ гэсэн. Шинээр эрчийг авах биш гэх мэт. Тэгэхээр бүгдээрээ өмнө зөндөө сонсч байсан дадлын хүчийн тухай харцгаая. Тэгэхээр дадлын хүч одоо жишээ нь энэ хулган, энэ шоколадыг авахын тулд ийм туршилт хийсэн тийм ээ. Тэгэхээр хаалга онголоод ток дуурна, хулган явж агаад шоколадаа олоод идэнэ. Тэгээд шоколадаа идээд шагналаа аваад тархин доторх activity буюу үйл ажиллагааг хэмжиж байгаа. Тэгсэн чинь эхэндээ тасралтгүй өндөр байсан гэж. Яагаад гэвэл шинэ орчинд орж ирлээ. Шинэ нөхцөлд юу байгааг мэддэхгүй, цаана нуур байгааг мэддэхгүй. Тэгэхээр тархин дох үйл ажиллагаа чинь маш өндөр байна гэсэн. Харин олон дахин давтсны дараа 100 хэдэн удаа давтсны дараа тархин дох үйл ажиллагаа чинь хаалга онгоох үед өндөр байна. Яагаад гэвэл шинэ таних тэмдэг ингэхлээр ингэдэг шүү дээ гэдэг. Тэгээд тарих унтарч эхэлнэ гэсэн. Унтаа байдал руу орно гэсэн. Тэгээд унтаа байдалтай явж байгаад дээшгээ буцаад шагналаа авахтаа буцаад өснө гэсэн. Тэгээд энэ таних тэмдэг шагнал гэж энэ хоёр цэг байна. Энэ хоёр цэгийн хооронд саяны тэр тарих унтаа байдалтай хэсэг нь яг дадал юм уу зуршил чинь гэсэн. Дадал эсвэл зуршлыг хоёр талд нь хоёр зүйл барьж идэг гэсэн. Эхний талд нь таних тэмдэг буюу допамин гэдэг гормон барьж идэг. Допамин нь болохоор яадаг вэ гэхээр таныг сэтэлжүүлдэг, таныг мотивацжуулдаг хүсэл эрмэлзлийн гормон гэсэн. Тэгэхээр тэр гормон орчин сэтгэл хөдлөл өмнө нь хийсэн үйлдэл хамт байгаа хүн цаг хугацаанаас хамаарат допамин ялгардаг гэсэн. Шагнал нь болохоор серотонин, аз жаргалын гормон. Хүмүүс болохоор допаминыг аз жаргалын гормонтой андуурчих гэдэг. Тэгэхээр би энийг яаж ашигласан бэ гэхээр Bristol-ийн их сургууль буюу онлайн физикийн ангид тухайн үед дэлхийн топ баг 10-т багтдаг их сургуулийн тийм анги байсан. Тэрэнд 15,000 оюутнаас 8хан оюутан нь онлайн физикийн ангид орсон байсан. Тэр 8 оюутны нэг нь би байсан. Энд яаж би тэнцсэн бэ гэхээр тухайн үед би яг энэ дадал дээр ажилласан. Тэр ширээнийхээ ард суухлаар би компьютер дээр ингээд хичээлээ хийгээд суухлаар яг тэр ширээний тэр позишнд би маш олон зуун цаг компьютер тоглоом тоглочихсан байсан болохоор миний тэр шагналын систем, допамин яг тэр адилхан орчинд, яг тэр адилхан нөхцөл байдал хичээлээ тарж ирээд гэдэг ч юм уу те яг адилхан цагт. Яг сэтгэл хөдлөл нь бас магадгүй адилхан байдаг ч юм уу те. Тэр нөхцөлд миний тарих допамин ялгаруулаад тоглоом тоглох сэтэл маш өндөр төрдөг байсан гэсэн. Тэгэхээр би шин дадал суулгахын тулд тэр ширээгээ хичээл хийхийн өмнө зөөж өөр газар яг тэр өрөөндөө гэхдээ
ийш нь харуулж тавьдаг ч юм уу тийм. Тэгээд тэрэнд зориулж би бас нэг шинэ ламп авсан. Гэрэл ширээний юм гэрэл тэрэн дээрээ би study lamp гэж үчээд одоо хичээлээ үздэг ламп гэж нэрлээд зөвхөн хичээлээ хийхдээ би тэр лампыг асаадаг. Тэгээ хичээлээ хийхдээ би тэр ширээгээ ээшлүүлж тавьдаг. Тэгэхээр шинэ орчин үүсгэж байна гэсэн. Зөвхөн баахын cello suite буюу баахын том морин хийл дээр тоглодог тэр гэдэг тэр аяыг зөвхөн хичээл хийхдээ сонсдог гэсэн. Тэгж хид хідэн одоо энэ факторуудыг контролдоод шагнал нь хичээлээ хийж дуусчаад би компьютероо тоглоно гэдэг энэ хоёр талыг нь удирдсанараа миний хичээл хийх дадал төвлөрөх чадвар өсч эхэлсэн гэсэн. Жишээ нь бас би жимд явахдаа яадаг вэ гэхээр яг нэг адилхан цагт өглөө нь очино. Тэгээд очоод жим дээр кофе уугаад дасгалаа хийж толинд гой булчингаа гой гэрэл сүдэрт харчаад тэрнээсээ бас шагнал кафе аавна. Дуусчаад араас нь уург уудаг. Уургандаа би дуртай гой амттай байдаг. Тэгэхээр энэ нь ингээд бас шагналын систем үүсгэн гэсэн. Тэгэхээр иймэрхүү маягийн шагналын систем үүсчиж бид нэр сурах дадлыг суулгана гэсэн үг. Тэгэхээр сурах дадлыг суулгах нь яагаад чухал вэ гэхээр бидний Octolearn-ийн мото буюу Build Good Habits гэдэг зөв дадлыг суулгах гэдэг одоо урайтай компани байгаа. Яагаад вэ гэхээр бид нэр боловсрал бол дадал юм гэдэг тийм одоо ихтгэл үнэмшилтэй гэсэн. За, манай урай бөгөөд манай ихтгэл үнэмшил бол боловсролын компани бол боловсрал гэж юу юм бэ гэдгийг тодорхойлох шаардлагатай тийм ээ. Тэгэхээр бидний хувьд бол боловсрал бол дадал гэсэн. Тэгээд юм сурах гэдгийг бас би ингэж тодорхойлдог. Хэрвээ чиний одоо үйлдэл чинь өөрчлөгдөөгүй бол чи сураагүй гэсэн. Одоо чинь нэг ном уншлаа гэж бодъё. Тэгээд тэр номыг уншиж дуусгачаад амьдрал чинь яг хэвэндээ гаргаж байгаа шийдвэр чинь яг хэвэндээ зан үйл чинь яг хэвэндээ байх юм бол чи юу ч сураагүй гэсэн. Тэрний оронд тэр номоо бүтэн уншаагүй байлаа гэж бодъё. Зүгээр нэг хуудсыг нь гүйлгээд харсан байлаа гэж бодъё. Гэхдээ тэндээсээ сурсан зүйлээ шууд хэрэгжүүлж эхлээд амьдрал чинь өөрчлөгдөж эхлэх юм бол чи жинхнээсээ сурсан гэсэн үг. Тэгэхээр одоо жишээ нь англи хэлний бас хичээл явлаа гэж бодъё тийм ээ. Тэгээд англиар ярих эсвэл ойлгох чадвар чинь хөгжөөгүй, зан үйл чинь өөрчлөгдөөгүй бол англи хэлийг сураагүй гэсэн үг гэх мэт. Гэхдээ олон цаг болж иж мэдээж тэр баг багаар суудаг. Тийм учраас дадал гэдээ яриад байгаа. За, түлхүүр дадал гэж байна. Тэгэхээр түлхүүр дадал гэдэг нь ерөөсөө бид нэг ганцхан дадал дээр л ажиллах хэрэгтэй гэсэн. Тэр энэ домино буюу энэ даалуунуудыг нэг нь нөгөөгөө ингэж унгаадаг. Дараагийн даалуу нь өмнөх даалуунаас 50% илүү том даалууг унгаах боломжтой байдаг. Тэгэхээр тэр даалуунуудыг үрж тавих юм бол 5 см даалуун дээр эхлээд 23 даалууны дараа Эйфелийн цамхаг шиг өндөр даалууг унгаах боломжтой. 31 даалууны дараа Эверестийн уулнаас 900 м өндөр даалууг цохиж унгаах боломжтой. 57 даалууны дараа дэлхийгээс саранд хүрэх тийм өндөр даалууг унгаах боломжтой гэсэн. Энэ бол ингээд геометрийн прогресс гэсэн. Тэгэхээр энэ прогрессыг энэ хүн саяны түлхүүр дадал буюу Keystone Habit-ийг хэрэгжүүлсэн Paul O'Neill гэж хүн 1987 онд Alcoa компанид захирлаар орсон. Тухайн компани 1886 оноос буюу 101 настай компани байсан. Тэгэхээр тэр компанийг хариуцж авахдаа нэгэн зорилго тавиад хөрөнгө оруулагч нарын уулзалт хийсэн байна 1987 онд. Тэр хөрөнгө оруулагч нарын уулзалтан дээр тэр захирлыг санхүүгийн төлөвлөгөө гаргахыг нь хүлээсэн боловч ерөөсөө л safety буюу аюулгүй байдлыг л яриадсан гэж. Манай компани Америкийн хамгийн аюулгүй компани болно. Манай компани одоохондоо харьцангуй цөөхөн гэмтэл гардаг ч гэсэн ирээдүйд нэг ч гэмтэл гардаггүй компани болно гэдээ яриадсан гэж. Тэгээд тэрнийхээ төлөө эвдрэлтэй төхөөрөмжүүдийг янзлах, хүмүүсийн хоорондын харилцааг сайжруулж одоо ажилчдын одоо ихтгэл үнэмшлийг нь өргөж, аюулгүй байдлыг нь хангаж, тэр талаар ярилцаж, илүү их сургалт явуулж, хооронд нь бас communication харилцааг нь сайжруулж зөндөө олон өөрчлөлтүүдийг гаргасан байна. Тэгээ үүнээс болоод бүтээгдэхүүнийхэн чанар сайжраад ажилчдын мораль буюу ихтгэл үнэмшил, эр зориг нь бас дээшлээд, урам зориг нь дээшлээд тэгээд 2000 он буюу 13 жилийн дараа Paul O'Neill гэж хүний доор энэ Alcoa гэж компани 5 дахин буюу 27 тэрбум доллараар өссөн байдаг. Тэгэхээр энэ Alcoa гэдэг компани болохоор хөнгөн цагааны компани. Бидний одоо Coca-Cola, Sprite, лаазнуудыг үйлдвэрлэдэг компани гэсэн үг. Энэ саяны Keystone Habit буюу нэгэн дадлыг өөрчилснөөрөө ийм том өөрчлөлтийг авчрах боломжтой гэдгийг ингэж харуулж байгаа. Тэр эдрийг бид нэр амьдрал дээрээ буюу хэл сурахад гэх жишээ нь ашиглаж болно. За, миний хувьд 2012 онд ийм байсан. Тэгэхээр 2012 онд байсан ийм оргил сая 2025 онд одоо жишээ нь ийм байна. Тэгэхээр энэ хоёрын хооронд ялгаа. Жишээ нь энэ 2012 оны оргил дөнгөж англи хэлийг л сурж байсан. Өөр ямар ч хэл мэддэггүй байсан. Энэ оргилоос бүх талаараа мэдээж илүү fit, илүү олон хэл мэддэг, илүү зөв дадалтай гэх мэт. Тэгэхээр яаж энийг бүтээсэн бэ гэхээр 2015-2016 онд энэ оргил явсараад 100 кг жинтэй болчихсон байсан. Тэгээд энэ нэг гэсэн энэ тэмдэглэсэн байгаа хэсэг дээр хамгийн ихний дадлаас суулгасан байна. Тэр Keystone дадал буюу түлхүүр дадлыг суулгасан. Тэр нь жин дээр гарч зогсох. Өдөр болгон чадвал чадахгүй бол дор хаяж 7 хоногт нэг удаа жин дээр гарч зогсох. Тэгээд жин буураад 10-20 хил хасч эхэлсэн. Тэрний дараагийн дадал нь болохоор
7 хоногт 2 удаа дасгал хий буюу gymд явъя гэдэг тийм дадлыг суулгасан гэсэн үг. Тэгээд тэр жилдээ 100, дараа нь 7 хоногт 3 буюу 150. Тэгээд 7 хоногт 4 буюу 200 гэх мэт ийм дадлыг суулгасан байна. Тэгэхээр яг одоо жишээ нь би нэг бол gymд явна, эсвэл гэртээ заавал дасгал хийдэг. Нэг өчигдөр алгасдаггүй гэсэн үг. Тэгээд саяны дараагийн 2025 оны оргил бүтсэн гэсэн үг. Тэгэхээр бид нар infinite game буюу хязгааргүй тоглоомыг тоглож байгаа гэдгийг өөртөө бас сануулах хэрэгтэй. Энэ хязгааргүй тоглоомоо тоглохын тулд finite game буюу хязгаартай тоглоомнуудыг тоглодог бас дотор нь. Тэгэхээр finite game гэхээр хөл бөмбөгийн тоглоом, эсвэл чатрын тоглоом гэх мэт дуустдаг тодорхой цаг хугацаатай, тодорхой ялагчтай тоглоомнууд. Харин infinite game гэхээр хязгааргүй тоглоом буюу амьдрал өөрөө гэсэн үг. Жишээ нь fitness бол infinite game. Би эзний хөвлийн 6 булчинтай болоод тэгээд бодибилдингийн магадгүй улсын авраг боллоо гэж бодъё. Тэгээд тэр цомоо авчаад буцаад дэглэмээ барихын өмнө жилийн дараа дахиад таргалчих юм бол би fitness game ялсан гэсэн үг биш, ялагдсан гэсэн үг. Ахан залуудаа тийм байсан гэж ярьдаг хүн болно гэсэн үг. Тэр бол ялалт биш. Бизнес дээр бас адилхан би бизнесийн амжилт гаргалаа гэж бод. Тэгээд тэр мөнгөө бүгдийг нийлээд буцааж хөрөнгө оруулахын оронд дампуурчлаа гэж бод. Тэгхийн бол бас ялагдсан гэсэн үг. Гэхдээ энэ аль дээр нь одоо жишээ нь бүр гений тоглоом дээр ярих гэж бод. Гений тоглоом дээр за би маш хүүхэмзэг зал байлаа гэж бод. Маш олон эмэгтэйтэй унтдаг байлаа гэж бод. Гэхдээ би нэг ч хүүхэд гаргаагүй. Тэгэл бас ялагдана гэсэн үг. Тэрний оронд одоо нэг их нэртэй тэгсэн мөртлөө 10 хүүхэдтэй байлаа гэж. Тэр 10 хүүхэд нь дахиад 10 хүүхэд гаргалаа гэж бодъё. 100 ач холбогчтой байлаа гэж бодъё гэх мэт. Тэгхийн бол гений тоглоомд ялна гэсэн. Тэгээд удамжинд тасрахгүй бол гений тоглоомд ялсараа гэсэн. Яг үүнтэй адилхан жишээ нь яг одоо миний ширээний энд гар утас байна. iPhone байна. Энэ iPhone гэдэг утас яагаад дурдж ийн гэхээр Steve Jobs гэж хүн өөрөө 2011 онд нас орчихсон. Гэхдээ 10 хэдэн жилийн дараа утасыг нь, цагийг нь гэх мэт iPad-ыг нь, компьютерийг нь бид нэр хэрэглэсээр байна. Өөрөөр хэлбэл Apple гэдэг компани infinite game буюу хязгааргүй тоглоомд ялсаар байна гэсэн үг. Тэгэхээр энийг яагаад дурдж ийн гэхээр миний хувьд хэл сурах нь infinite game буюу хязгааргүй тоглоом. Би бүх насаараа хэлийг сурна гэсэн байна. Тэгэхээр бас өөртөө хит одоо дарамт үзүүлэхгүй гэсэн үг. Хит стресстгүй гэсэн үг. Яг одоо үр дүн үзэхгүй магадгүй зарим зүйлийг мартах ч юм уу асуудалгүй гэсэн үг. Цагийн хуваарлалт болон энергийн хуваарлалт маш чухал байна. Бид нар энэ ногоон зоон дээр ихэнх цагаа зарцуулах хэрэгтэй. Энд ихэнх цагаа зарцуул. Хит их овооруулж болохгүй энэ хэсэг байна. Яаралтай бөгөөд чухал хэсэг. Тэгэхээр энэ ч нэ бид нар хэл сурах завгүй хүмүүс маань яадаг вэ гэхээр яаралтай бус мөртлөө чухал зүйлсийг хоош тавьсаар байгаад зөвхөн яаралтай зүйл дээр төвлөрсөөр байгаад сүүлдээ нөгөөх нь овоороод тэгээд тэрэндээ стресстэд тэгээд тэрэндээ стрессээр хагаад бусад зүйлс дээр зарцуулах энергигүй болоод тэгээд чухал биш зүйлс дээр цагаа зарцуулж эхэлдэг. Өдөрт 3-4 цаг утсаа авах суух ч гэдэм үү, эсвэл тоглоом тоглох. Эсвэл юу гэдэг ямар нэгэн чухал зүйлийг avoid хийж зайлсхийсэн зүйлсийг хийнэ гэсэн үг. Түүний оронд баг багаар нэг үйлдэлээр энэ ногоон зоон руу зөөж аваачих юм бол одоо чинь өдөрт 5 минутаар чамаагүй зөөж аваачснараа зөв дадлыг суулгаснараа сайн түлхүүр дадлыг зөв суулгаснараа эрчийг аваад жишээ нь 190 хавар шаргалтай өгч байгаа хүүхд одоо хийх нь яаралтай бус мөртлөө чухал байна. Харин хойш тавьсаар байгаад яаралтай бөгөөд чухал болчих юм бол стресстэд үр дүн нь үртэл илүү муу гэсэн. Тэгэхээр фитнест явах нь бас яг адилхан яаралтай бус гэхдээ чухал. Тэгэхээр энэ дээрээ илүү цагаа зарцуулах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд anterior cingulate cortex гэж энэ зүйл байна. Тархины яг энэ цэнхрээр гэрэлтүүлсэн хэсэг. Энд бид нар аливаа зүйлийг хиймээргүй байсан ч хийдэг. Одоо тэр хүчийг тархины энэ хэсгээс авдаг гэсэн үг. Тэгэхээр энэний яг урд байгаа энэ prefrontal cortex бол бидний abstract одоо комплекс логиктэй зүйлсийг бодно хүн тарих гэсэн үг. Яг энэний ард байгаа энэ цэнхрээр тодруулсан тархины хэсэг бол яг бидрийг хичээлээ хиймээргүй үед хийлэгдэг, жимд явмааргүй үедээ явуулдаг тийм зүйл. Энэ яг булчин шиг бас хөгждөг. Энийг баг багаар хийх тусам одоо чинь 6 минут хичээлээ хийх нь хэцүү бол 6 минутаа тухайн үедээ хийх гэсэн. Дараа нь 7 минут бол 8 минут болно гэх мэт. Түрүүний миний жимд 7 хоногт 2 яваа тэгээ 3 болоод 4 болдог шиг. Энэ anterior cingulate cortex чинь сайжирна гэсэн. Түрүүний хэлсэн шиг Маркус Аурелиусийн хэлсэн шиг эрчийг авчихсан хүн бусдад бурхан шиг харагдана гэдэг нь anterior cingulate cortex нь хөгжчихсөн гэсэн. Харин энийг хөгжүүлэхгүй удаах юм бол буцаад одоо булчин шиг агшдаг гэсэн. За тэгэхээр эргээд хэл сурахад юм аливаа зүйлийг сурахад хамгийн хурдан сурах 4 алхам байна. Аливаа зүйлийг хамгийн хурдан сурах 4 алхам байна. Тэр 4 алхмыг DSSS method гэдэг. Эхний алхам нь D, дараагийн алхмууд нь SSS гэсэн байна. Тэгэхээр эхний алхам нь deconstruct буюу одоо construct гэвэл бүтээх, deconstruct гэвэл задлах, бутлах, жижиглэх. Тэгэхээр энэ зүйлийг хийхгүй бол эхлэгчгүй бүр хамгийн том асуудал нь эхлэгчгүй. Жишээ нь
гэрээ цэвэрлэхдээ гэрээ цэвэрлэн гэдэг ерөнхий зүйлийг хийх гэхлээр залхуурдаг. Тэрний оронд яг энэ ширээний зүйлсийг байх ёстой газар нь тавьчих гэдэг ч юм. Тэр нь бас хэтэрхий том байх юм бол 3 зүйлийг байх ёстой газар нь тавьчих гэдэг ч юм. Тэгж эхэлнэ гэсэн. Яг түүнтэй адилхан хэлийг сурахдаа бид нар хэл гэж юу юм бэ? Дотроо 4 скилд хуваагдаж байгаа тийм ээ. Тэгээд дотроо дуудлага гэж зүйл байгаа, дотроо дүрм гэж зүйл байгаа, үгийн сан гэж зүйл байгаа. Тэгээд авиа зүү гэх мэт одоо зөндөө олон зүйлд хуваагдана. Тэрийгээ тэгээд задлана гэсэн. Тэгээд задлаад задлахгүй болвол хэрвээ та сүрдэх, залхуурах, шантрах мэдрэмж төржил байвал хангалттай задлж жижиглэж бутлаагүй байна л гэсэн үг. Тэр хангалттай сайн задлж жижиглэхгүй бол хизээж эхэлж чадахгүй. Хоёр дахь алхам бол select буюу сонгох. Юуг нь сонгох вэ гэхээр Паретогийн зарчмаар 80-20-ийн зарчмаар хамгийн чухал бөгөөд хамгийн үр дүн авчирдаг цөөнхийг сонгоно гэсэн. Жишээ нь одоо түрүүний хүснэгтийн дагуу бид нар B2 төвшөнд хүрэхэд 2000-аас 5000 үг гэж байгаа. Статистикийн хувьд аль ч хэлэнд одоо 3000 хамгийн түгээмэл үгийг эзэмшчихсэн хүн тухайн хэлний өдөр тутмын ярианы 97%-ийг нь ойлгодог. Харин хамгийн түгээмэл 1000 үгийг буюу одоо ойролцоогоор B1 төвшөнтэй хүн бол тухайн хэлний өдөр тутмын ярианы 80%-ийг нь ойлгодог гэсэн. Эдгээр үгсээс гадна бас дүрмнүүд нь байдаг ч юм уу, цөөхөн хэдэн зүйлс байгаа. Жишээ нь би түрүүн 20 цагийн дотор гадаад хэлийг зохих хэмжээнд чөлөөтэй ашиглаж чадах болно гэсэн. Тэр нь яг яах вэ гэхээр эдгээр зүйлс дээр төвлөрнө гэсэн. Хоёрдугаар алхам буюу select байгаа тийм ээ. Дуудлага ба сонсгол дээр эхний 10 цагийг зарцуулна. Тэгэхээр би тухайн хэлний цагаан толгойг нь ойлгодог болно. Тэгээд авиануудыг нь сурна гэсэн. Дараа нь чи би та гэх мэт одоо төлөөний үгнүүдийг нь сураад тэгээ хамгийн өргөн хэрэглэгддэг цөөхөн хэдэн үглэг, хамгийн өргөн хэрэглэгддэг цөөхөн хэдэн холбоос үг. Одоо жишээ нь хэлийг ингээд урсгахад хамгийн чухал зүйлсийн нэг бол холбоос үгнүүд байдаг. Тэгэхгүй робот шиг нэг өгүүлбэрлжээд дараагийн өгүүлбэр рүү орж чадахгүй эсвэл ийм робот шиг ярьдаг байна гэдэг нь энийг сураагүй байна гэсэн. Жишээ нь тиймээс тэгэхээр, тийм болохоор, эсвэл тэгээд дараа нь, тэрний өмнө, тэр хүртэл гэх мэт иймэрхүү холбоос үгнүүд. Одоо англиар бол since, until, therefore, thus, by far, that's why, because гэх мэт үгнүүдийг ашиглаж сурна гэсэн. Тэгээд хамгийн өргөн хэрэглэгддэг тэмдэгнэр болон нэр үгнүүдийг сураад ойролцоогоор би 200-300 үгний дотор шууд хүмүүстэй харилцаад эхлэх боломжтой болчихно гэсэн үг. За, гурав дахь нь болохоор зөв дистаралтай хийж дадна гэсэн үг. Тэгэхээр сая би хэлсэн, саяны энэ дистарал дотор би сонсгол дээр эхний 10 цаг гэсэн тийм ээ. Дуудлага ба сонсгол дээр. Тэгэхээр энэ зөв дистарал гэж байгаа. Хэрвээ нэг бид нар буруу дистаралтай хийх юм бол түрүүний хэлсэн шиг шантарлын овоог босгоно гэсэн үг. Зөв дистаралтай хийх юм бол бурмын овоог босгоно. Тэгээд зогсошгүй болно гэсэн үг. Тэгэхээр нэг дор нэг л зүйл дээр төвлөрнө. Тэрийг дистаралтай згийнэ. Тэгснээрээ бид нэр өхөрд тэргээр туулайг гүйцэнэ. Тэгэхээр энийг бас хийснээр сая тэр сонсгол дээр эхний 10 цагийг зарцуулах нь зарим хүмүүст магадгүй сонин сонсогдож магадгүй. Гэхдээ яг гэвэл миний анзаарснаар одоо C1 төвшөнд хүртэл хүрчгсэн мөртлөө муухай дуудлагатай ч юм буруу дуудлагатай хүмүүс зөндөө байдаг. Тэр хүмүүс буруу дистаралтай явсан байна. Тэрнээсээ болоод насаараа яг тухайн хэлээр ярихдаа өөртөө итгэлгүй байдаг. Би бол зөндөө олон тийм хүмүүсийг таних. За, дөрөв дэх буюу хамгийн чухал алхам бол хийхээс өөр аргагүй байдалд өөрийгөө оруулах. Тэгэхээр энэ стейк гэдэг үг нь мөрийг тавих, бооцоо тавих гэсэн утгатай. Гэхдээ яг жинхэнэ утга нь бол аливаа тэр зүйлст өөрийнхөө одоо эго ч юм уу, мөнгө ч юм уу ямар нэгэн зүйлсийг тэрэн дээр ингээд тавиад түүнтэй хамааралтай болохыг хэлж байгаа. Тэгэхээр одоо жишээ нь энэ Octo-learning Premium course-ыг авна гэдэг нь багштай хариуцлага хүлээн, бусдад хариуцлага хүлээн, мөнгө өгч гсэн хүн жишээ нь түүнийхээ төлөө сурахыг хичээдэг гэх мэт. Тийм учраас би өөрөө бас хоёрдаа олон багш нар авч ийсэн, олон сургалтуудад мөнгө төлж сууж ийсэн. Ер нь бол миний нэг дүрэн байдгийн. Эрүүл хоол болон боловсролтой хязгаарч мөнгө харамлдаггүй гэдэг тийм дүрмтэй байдаг. Тэгэхээр боловсролтой хөрөнгө оруулалт хийх тусам таны орлого, таны бус бүх зүйлс бас сайжирдаг учраас энэ стейкийг орхиж болохгүй. DSSS хамгийн сүүлийн S буюу стейк хамгийн чухал алхам. За тэгээд бүгдээрээ одоо ой санамжийн сегмент рүү оръё. Энэ Inside Out гэж киног үзэж байсан уу? За, комментүүд орж ирж байна уу? За, тэгээд ямар ч байсан дараагийн лекцэнд бид нэр дуудлагын талаар түрүү хэлсэн дистаралын хувьд яаж дуудлага сайн болгох вэ гэсэн тийм ээ. Тэр лекц нь энэ лекцний төгсгөл хэсэгт орж ирнэ. Тэгээд яг үргэлжлэл нарийн ширийн дуудлагын лекц нь бол үнэгүй үзэж болно. Дараагийн 3 дахь өдөр байгаа оройн 8 цагаас. Тэгээд яг манай ангийнхантай цуг тэр хичээлийг лайваар үзэж болно. Тэхийн тулд энд байгаа community дотор орж ирээрэй гэсэн. За тэгээд буцаад лекц рүүгээ орцгоё. Inside Out гэж киног
үзсэн үү? Энэ киноны 1-р анги, 2-р анги аль аль нь ерөнхийдөө бидний ой санамж яаж ажилладаг, оюун ухаан ер нь тарих яаж ажилладгийг биднэрт маш гоё харуулсан лекц байгаа. Лекц гэн кино байгаа. Тэгэхээр энэ кинон дэр гардаг энэ сэтгэл хөдлөлүүд байгаа тийм ээ. Райли гэж охины тарихын дотор байгаа аз жаргал, энэ улаан уур, энэ зинхэр гуниг гэх мэт энэ сэтгэл хөдлөлүүд яаж хоорондоо интеракт хийж хоорондоо харилцдаг тухай харуулдаг. Гэхдээ яг бидний сурах гэж байгаа юмтай холбоотой зүйл нь гэвэл ой санамж яаж ажилладгийг харуулдаг. Тэгэхээр энэ цаана байгаа энэ ангалууд руу ихэнх ой санамж унжидаг. Тэгэхээр жишээ нь танаас нэг юм асуулт асууя. 2017 оны 3 сарын 4-ний орой ямар хоол идсэн бэ гэдэг асуулт асууя. Тэрийг комментэн дээр бичээрэй. Хэрвээ санаж байгаа бол. Гэхдээ энэ хин нэгний төрсөн өдөр ч юм уу нэг тийм чухал өдөр биш байсан бол ихвчлэн санахгүй гэсэн. Тэгэхээр тэрний оронд бас нэг өөр асуулт асууя. Та ягд нүдэн ханаад 10 секундын турш ямар нэгэн маш хүчтэй дурсамжаа сана. Хүүхэд насны ч юм уу. Хизээч мартагддгүй дурсамжийг сана. За тэгэхээр тэр дурсамж чинь шууд орж ирж байгаа л core memory гэсэн. Яг энэ кинонд гардаг шиг. Core memory нь хизээч мартагддгүй дурсамж. Харин тэр 17 оны 3 сарын 4-нд идсэн хоол бол core memory биш. Бусад ихэнх зүйлстэй адилхан энэ мартагдлын ангал руу унж идэг зүйлс гэсэн. Тэгэхээр ой санамж чинь одоо хэрвээ ямар нэгэн мэдээлэл ой санамжинд ямар үед суудаг вэ гэхээр түрүүн анзаарсан бол тэр core memory болсон тэр мартагддгүй дурсамж чинь ихэвчлэн маш хүчтэй мэдрэмжийг өгсөн байгаа. Заримдаа ууга шүү, заримдаа баяр баясгалан, заримдаа уур, эсвэл айдас, цочрол гэх мэт ямар нэгэн сэтгэл хөдлөлийг маш хүчтэй мэдэрсэн байна. Тэгэхээр энэ сэтгэл хөдлөл маш чухал. За тэгээд тэр дуу аваа, тэр үнэр, ерөнхийдөө тэр орчин, тэр хэр чухал бай, хэр хамааралтай гэх мэт. Энэ зүйлсийг бүгднийг хангачих юм бол маш олон зүйлстэй ингэж холбогдоод контекстыг ойлгоод, дүрсийг нь хараад, дууг нь сонсоод, үнэрийг нь үнэртээд, сэтгэл хөдлөлөө мэдрээд, утгыг нь ойлгоод, өөртөө хэр чухал вэ гэдгийг нь мэдрээд, тэгээд тэндээс ямар мэдрэмж авч байгаагаа холбоод, тэгээд ямар түүхтэй холбогдож байгааг нь мэдрээд, тэгэх юм бол тэр мэдээлэл хийж мартагдахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр ангал руу унахгүй гэсэн үг. Тэгэхээр альва үгийг юм уу, альва концепцийг ч юм уу бид нар ийм шатуудаар туулж өнгөрдөг. Эхлээд ерөөсөө таньдаггүй, хараад ч танихгүй. Дараа нь таньдаг болдог. Энэ таньдаг нь болдог нь энэ хоёрдугаар шат бол хамгийн аюултай шат. Энэ шатан дээр бид нар альва зүйлсийг сурчсан гэдээ ойлгочихдог. Одоо жишээ нь шалгалтанд бэлдэж байгаа хүн бол гүйлгэж хараад, номоо гүйлгэж хараад, энийг харсан, энийг мэднэ гэдэг таньдаг төвшөнд байгаа зүйлийг мэддэг гэдээ андуурчихдаг. Түүний оронд дараагийн шат руу орох ёстой байдаг. Ашиглаж чаддаг. Шууд толгой дотроос recall буюу retrieve буюу гаргаж ирж чаддаг байх ёстой гэсэн. Тэгжиж бид нар мэднэ. Тэгэхээр хамгийн сүүлд нь шууд ашигладаг, бас тайлбарлаж чаддаг. Бүрэн ойлгосон гэсэн. Тэгэхээр энэ шатанд хүрэхийн тулд бид нар баг багаар ой санамжин дээр ажиллах ёстой гэсэн. Тэгэхээр альва зүйл шин бөгөөд хачин байх юм бол ой санамжинд бас илүү гүн суудаг. Тэгэхээр хүүхэд илүү сайн ой санамжтай юм шиг харагдаад байдаг шалтгаан нь тэр хүүхдийн хувьд ихэнх зүйлс шин байдаг. Одоо жишээ нь таны бас ой санамж ингээд core memory-нууд чинь ухахлаар ихэвчлэн залуу насны хүүхэд насны дурсамжууд дээр дүүрэн байдаг. Яагаад вэ гэхээр ихэнх зүйл шин байсан, ихэнх зүйл хачирхалтай байсан. Харин насанд хүрсэн хүмүүс жил ирэх тусам юм бүхэн шин байхаа болоод, хачин байхаа болоод тэгээд ихэнх зүйлс тэр ангал руу унж эхэлдэг гэсэн үг. Шин ой санамж суухаа болдог гэсэн үг. Харин энийг шин бөгөөд хачирхалтай бид нар байлгаж чадах юм бол тэр ой санамж руу хангалттай сууна гэсэн үг. Тэгэхээр жишээ нь одоо үг цээжилцгээе. Хичээлдээ ирээгүй тасалсан гэдгийг англиар юу гэдэг вэ? Комментэн дээр бичээрэй. Энэ үгийг мэддэг бол одоо анги тасалсан ч гэдэг юм аа, хичээлдээ ирээгүй гэдэг үгийг мэддэг хүн байвал комментэн дээр бичээрэй. За байхгүй бол би өөрөө хэлье. Absent. Тэгэхээр absent гэдэг үг. За ab гэдэг одоо prefix буюу өмнө нь залгадаг дагавар гэсэн үг. Тэгэхээр ab гэдэг үг нь яг утга нь бол гадаг шиг гэсэн утгатай. Тэгэхээр жишээ нь abnormal буюу түрүүний хэлсэн энгийн бус ой санамжинд бас хэрэгтэй зүйл. Abnormal зүйлийг бид нар сандаг. Abnormal буюу энгийнээс гадуур гэсэн үг. Тэгэхээр absent гэхээр юу гэж одоо
хачирхалтайгаар бид нар яаж энэ үгийг санах вэ гэвэл энэ хөвлийн 6 булчин төсөөлөе. Яг гэвэл abdominal буюу гадагш давмгаалсан булчин. Хөвлийн 6 булчин abs гэж нэрлэдэг тийм ээ. Тэгэхээр өнөөдөр хичээлдээ би оргил багш хичээлдээ өнөөдөр суугаагүй байна гэсэн үг. Энэ лекцийг тавиагүй. Оронд нь та нар лайв хасаасан чинь би ab буюу хөвлийн 6 булчингаа sent хийсэн буюу илгээсэн байна гэсэн. Тэгээ лайв аслаа, гэрэл аслаа. Яг энэ би байхын оронд хөвлийн 6 булчин сууж. Тэгээд энэ лекцийг тавьж ийн гэсэн. Тэгэхээр энэ шинэ бөгөөд хачирхалтай байдал нь энэ үгийг санахад хэрэг болж байна гэсэн. Тэгэхээр хачин гэдэг үгийг бас сурцгаая. Саяны ab гэдгийг ашиглаад бас. Absurd. Тэгэхээр surdus гэхээр латин хэлээр дүлий гэсэн үг. Тэгэхээр сонсголгүй дүлий гэсэн үг. Absurd гэхээр гадагш сонсголгүй дүлий гэсэн утгатай. Яг үндсэн утга нь латин хэлэндээ бол хөггүй гэсэн үг. Тэгэхээр би гитар зурсан байна. Тэгэхээр энэ хөггүй дүлий зүйлийг хүн сонсоод энэ зүйлийг хараад ийм реакц гаргадаг. Тэгэхээр ингээд би дуу аваа absurd гэдэг дуу аваатай энэ дүрсийг бас холбож байна гэсэн. За тэрэн дээр магадгүй нэг дүлий хүн story зохио тийм ээ. Магадгүй нэг дүлий хүн байж исэн чинь өөдөөс нь хоёр хүн ингээд юм ярьж илаа гэж үү. Нэг нь дүлий. Тэгсэн чинь нөгөөх нь нэг юм яриад ойлгуулахын тулд бүр бүжиглээд байна гэдэг ч юм уу тийм. Тэнгууд нөгөө нэг дүлий хүн харчаад энэ ямар хачин юм бэ гэж боддог ч юм уу. Юу хийгээд байгаа юм бол гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр absurd гэж ингэж олон зүйлтэй холбох тусам энэ үгийг санана гэсэн үг. За гүү буюу эмэгтэй морийг англиар юу гэдэг вэ? Комментэн дээр бичээрэй. Байна уу? Комментэн дээр. За гүүг англиар mare гэдэг. Mare. Тэгэхээр ийм зураг байна. Энэ зурагтай холбож болно. Эсвэл Google-ээс бид нар mare гэдэг хай. Тэнгууд ийм зурагнууд гарч ирж байна. За энэ нэг унгаа инхрийлж байгаа гүү байна. Mare. Унахтай гүүнүүд байна. Тэгэхээр ингэж дүрснүүдтэй холбож байна гэсэн үг. Тэгээд энийг магадгүй өгүүлбэрт ашиглая. Mare in a sentence. The farmer bought a new mare to breed with his stallion. Яаяас ийм өгүүлбэр орчиж контексттэй холбож байна гэсэн үг. Фермер нь шинэ гүү хөдөлж аваад азрахтайгаа breed хийх буюу хамт үржүүлэхийн тулд шинэ mare хөдөлж авсан байна гэсэн. Тэгэхээр ингэж өөр контексттэй холболоо, ийм дүрстэй холболоо. За тэгээд mnemonics буюу энэ дотор айраг байна гэж төсөөлье. Тэгээд майрих айраг. Энэ mare-наас майрих айраг гарсан. За тэгээд бас нэг absurd буюу хачирхалтай зүйлс нэмэхэд энэ Mary гэж үгийг заримдаа би киноноос харсан Young Sheldon гэдэг Техасын гэр бүл дээр ээжийг нь Mary гэдэг. Тэгэхээр аав нь ээжийг нь хаяа Mare гэж дууддаг. Надад бол тэр хачирхалтай санагдсан. Их нэрийг гүү гэж дуудах нь. Тэгэхээр иймэрхүү олон контекстуудтай, storyтай, саяны дүрстэй, жишээ контекстний өгүүлбэртэй энэ үгийг сурахлаар бидний тарихын илүү гүн сууна гэсэн. Тэгэхээр Hermann Ebbinghaus гэж Германы энэ эрдэмтний маркетинг граф гэж бас байгаа. Шинэ мэдээллийг бид нэр эхлээд сурлаа. 1 хоногийн дараа 60% таа санана. 2 хоногийн дараа 2-3 хоногийн дараа 20% таа санана гэх. За сарын дараа хэд ерөнхийдөө юу ч санахгүй гэсэн. Үүнийг бид нэр байнга давтах юм бол энэ давтамжтай зайтай давтамж буюу spaced repetition гэдэг энэ систем. Ингээд зайтай давтах юм бол сүүлдээ мартагдхаа болдог, гүн суудаг гэсэн. Энэ давталтуудын хойно хэрвээ анзарч байгаа бол 1 өдөр, 3 өдөр, 10 өдөр, 30 өдөр гэдэг олон өдрүүд байна гэдэг нь хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр энэ давталтуудын хооронд нойр байх хэрэгтэй гэсэн. Одоо жишээ нь би 10 давтаж болно. Гэхдээ тэрний хооронд нэг ч нойр аваагүйгээр өглөө нэг давтлаа, өдөр нэг давтлаа, орой нэг давтлаа гэдэг нэг өдрийн дотор 10 давтах юм бол жилийн дараа санах магадлал стил маш бага байна гэсэн. Яг л дундуур нь нойр аваагүй. Яг тэгвэл хүний бидний тархины жинхэнэ memory буюу ой санамж суулгадаг хэсгүүд шүн унтжаахт нойронд байдаг. Зүүдлэн гэдэг чинь ой санамжийн шинэ мэдээллүүдийг organize хийж эмгэгтгэж байгаа үйл явц гэсэн үг. Тэгэхээр саяны Inside Out гэдэг кинон дээр яг Riley гэж гол дүрийг маань унтжаах үед сэтгэл хөдлөлүүд нь ой санамжийг ингээд хуваарлж идэг тийм ээ. Тийм учраас нойр маш чухал байна. Тэгэхээр ерөнхийдөө зөв дадлыг суулгаж иж бид нар олон нойрны дундуур олон давталтуудыг хийж иж энэ зүйлсийг сурна гэсэн үг. Тийм учраас одоо жишээ нь манай премиум сургалтын дээр 7 хоногт 5-6 хичээл бол ордог. Надаа миний нэг хичээл орно. Багш нартайгаа нэгдгээс давтахад өдөр болгон хичээл орно гэсэн. Өөрөөр хэлбэл хичээл бүхнийхээ голоор нойроо авч ийн гэсэн. Тэгэхээр хамгийн гол зүйл нь энэ сургалтын заах гээд байгаа зүйл нь одоо хамгийн эхний лекц энэ жишээ лекцийг та үзэж байгаад би англи хэл хангалттай зааж эхлэег байна тийм ээ.
Гэхдээ хэл сурах дадлыг чинь суулгах суурийг нь тавьж өгч байна гэсэн үг. Тэгэхээр энэ сургалтыг одоо 4 сарын хугацаанд сурсны дараа та цаашаа үргэлжлүүлээд дан ганц англи хэл гэлтгүй маш олон хэл, маш олон шинэ зүйлсийг сурах дадлыг суулгачна гэсэн үг. Тэгэхээр тийм давуу талтай сургалт байгаа. Тэгээд профессор Стивен Krashen гэж энэ хүн одоо 80 гарсан настай юм мундаг хилцүүч одоо домог болсон профессор байдаг. Энэ хүний acquisition method гэж арга байдаг. 1970-аад онд дэлгэрүүлсэн. Энэ арга нь ерөнхийдөө бол input based гэсэн үг арга гэсэн үг. Input гэж юу вэ? Input гэдэг нь хэлийг хүлээж авах, сонсох, унших. Тэгээд зэрэг хослуулбал бүр сайн. Тэгэхдээ гол нь тэр уншиж сонсож байгаа зүйл чинь өөрт чинь агуулганд сонирхолтой байх хэвээр. Тэгээд ойлгомжтой байх хэвээр. Тэгэхээр хэрвээ та анзаарвал гадаад хэлийг амжилттай сурсан хүмүүс бүгд яг энэ аргыг ашигласан байдаг. Өөрөөр хэлбэл энэ үр дүнтэй цорын ганц арга гэсэн үг. Бусад аргуудыг хослуулсан байж болно. Гэхдээ суурьндаа энэ арга байж идэг гэсэн үг. Би өөрөө гадаад хэлүүдийг ингэж сурсан. Одоо чинь орчин үед явж байгаа энэ гудамжаар хоорондоо англиар яриад байгаа монгол хүүхдүүд маань бас л энэ аргыг ашигласан гэсэн үг. YouTube дээр бичлэгүүд үзэж байгаа бичлэгнийх нь агуулганд эднэрт сонирхолтой байсан учраас тэрийг үзээд байсан. Тэгээд тэр нь эхэндээ хүүхдүүдэд зориулсан одоо англи хэлээр ярьж байгаа болохоос ойлгомжтой байдаг гэдэг ч юм уу тийм. Тэгээ ойлгомжтой байдал нь I+1 гэж яригддаг. Энэ арган дээр. I гэдэг нь саяны input одоо цэвэр ойлгодог 100% ойлгодог input дээр нэмэх 1 гэдэг нь нэг level агсан байх хэрэгтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл юу ч ойлгохгүй байвал нөгөө нэг урмын овоог босгох, шантарлын овоог босгох. Харин бүгднийг ойлгоод юу ч сурахгүй байвал бас урамгүй. Тэрний оронд 80% нь ойлгодог ч юм уу 50-аас дээш хувийг нь ойлгодог. Гэхдээ 100% ойлгохгүй шинэ үгнүүд, шинэ хэллэгүүд гарч ирдэг. Тийм байх хэрэгтэй гэсэн үг. Тэгжиж бид нар хамгийн үр дүнтэй сурна гэсэн үг. Саяны хэлсэн input нь одоо унших, сонсгол, дасгал нь мөсөн уулын хамгийн суур хэсэг буюу үл үзэгдэх хэсэг, далай дор байгаа хэсэг. Output буюу бидний ярих чадвар, одоо бичих ярих чадвар, ялангуяа ярих чадвар мөсөн уулны үзэгдэх хэсэг гэсэн үг. Тэгэхээр энэ хамгийн чухал хэсэг бол энэ суур хэсэг буюу input. Гэхдээ энэ input бусдад үзэгддэггүй учраас энэ дээр хүмүүс хангалттай их цагийг зарцуулаад байдаг. Output дээр дэндүү их цагийг зарцуулах гэж үздэг. Тэгэхдээ бас input-ийг зөв чанартайгаар саяны I+1 гэдэг яг өөрийнхөө төвшөнд жохон чаленжинг буюу сорилттой төвшөнд төвлөрч үздэггүй гэсэн үг. Тэгээд output дээр бол жишээ нь би нэг 3 өгүүлбэрийг маш сайн сураад тэгээд давтаж хэллээгээд тэр хүн намайг магадгүй эхний ойлголтын дээр мундаг ярьдаг гэж ойлгосон ч буцаагаад хариулахад бол би ойлгохгүй гэсэн. Input-ээс авсан хүн бол бусдыг ойлгоно гэсэн. Чихэн онгойно гэсэн. Тэгээд input-ийг сайн авсан хүн output-ийг гаргахад маш амархан болдог. Одоо жишээ нь зүүн талд байгаа зурган дээр бол аяга угаахтаа шууд ингээд зүлгээд авахгүйгээр халуун бүлээн усанд савнтаа дэвтээгээд дараа нь угаах юм бол амархан хохорно гэсэн. Тэгэхээр миний хувьд одоо чинь хид хідэн хэлүүдийг иймэрхүү дэвтээлтийн маягтай явж л байдаг. Яг одоо тэр хэлүүдээр би ярьж чадахгүй байгаа. Гэхдээ дэвтээж байгаа гэсэн. Тэгээд яг цаг нь болоод тэр хэлэн дээр би тусгаалan цаг зарцуулахад маш амархан хохорно буюу маш амархан сурна гэсэн. Яг баруун талд байгаа зураг шиг барбекю мах шарахын өмнө ингэж амтлага хаа хийгээд маринад хийж хонуулдаг. Тэр махандаа шингэнэ гэсэн. Тэгэхээр шингэн сурах арга гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр би саяхан нэг рил оруулсан тийм ээ. Giuseppe Mezzofanti гэж энэ хүн 1700-аад онд амьдарч исэн Италийн кардинал хүн байгаа. Кардинал гэдэг нь одоо Ромын католик шашны цол гэсэн үг. Тэгэхээр энэ хүн Lord's Prayer буюу Бурхны залбирлыг гарын алгах шиг тэрнээс илүү мэддэг байсан, чийжилсэн байсан. Тэгээ энэ хүн маш олон хэлээр 70 гаруй хэлээр ярьдаг, 20 эд хэлээр устсаас ярьдаг байсан гэж. Яаж сурсан гэхээр гол арга нь тэр Lord's Prayer-ыг гадаад хүмүүстэй таарлах бүртээ орчуулдаг байсан тухайн хэл рүү. Тэгээд тэрийг аль хэдийн сайн мэддэг зүйлээ тэр гадаад хэл дээр уншиж, сонсож ойлгодог байсан гэж. Тэгэхээр би бас жишээ нь яг адилхан агуулгатай номнуудыг одоо энэ ном байна. In Short Stories in English гэдэг энэ номыг жишээ нь би Франц хэл дээр уншсан, Герман хэл дээр уншсан, Орос хэл дээр уншсан, Испани хэл дээр уншсан, Итали хэл дээр уншсан гэх мэт. Тэгтээ доторх агуулга нь яг адилхан. Тэгээд тийм учраас бас
Octolearn дээр жишээ нь блог хэсэг дээр маш олон юм яг beginner хүмүүс, дунд шатны хүмүүс, анхан шатны хүмүүс зориулсан, төвшин зориулсан өгүүлбэрүүд байгаа. Маш сонирхолтой агуулгатай өгүүлбэрнүүд байгаа. Тэдрээс бас орж өнгөө уншиж болно. Тэгээд цаашид бас Octolearn-аас ийм богино өгүүлбэрийн цуглуулгын англи хэлний номнууд бас гарна гэсэн. Тэгээд жишээ нь би аливаа шинэ хэлийг сурахдаа ингэж энгийн өгүүлбэрүүдээр бүтцийг нь галс задлж ойлгодог. За тэгээд энэ Ollie Richards гэж англи хүн байгаа. Polyglot хүн, YouTube channelтай. Энэ хүн энэ short stories номыг бичсэн хүн. Энэ хүн өөрөө яагаад энэ short stories номыг бичсэн бэ гэхэлэр анх Испани хэлийг сурч байхдаа Аргентин улсад явж байсан. Тэгээд газраас маш өндөр, одоо далайн түвшнээс маш өндөр өндөрлөгдөр алтичуд өндөртэй байхад амьсгалж чадахгүй хүчил төрөгчийн дутагдалд ороод амьсгалж чадахгүйгаасаа болоод шөнө унтчих юм бол баг сэрхгүй юм шиг санагдаад тэгээд шүнжин нойргүй хонохдоо ном уншиж өөрийгөө сатааруулсан гэж. Тэгээ Испани хэлний нэг номыг баг шүнжингөө уншаад баг дуусгаад тэгээ маргааш нөгөө өдөр нь гудамжаар Аргентины гудамжаар Буэнос Айресаар ингээд алхажсэн чинь чих нонгоцсон байсан гэж. Хүмүүсийн яриаг сонсоод заримыг нь ойлгохгүй ч гэсэн үг нь сонсогдоод заримдаа болохоор ерөнхийдөө шилээдээ ойлгоод эхэлсэн гэж. Тэгэхээр би бас анх тэгж байсан. Анх англи хэл дээр нэг 100 уран зохиолын ном уншиж дуусгаад тэрний дараа бас миний чих хонгойж исэн. Би бас яг ийм төвхтэй хит хит үнийг мэддэг. Тийм учраас бас бидний одоо арга бариланд хамтдаа багштайгаа маш олон өгүүлбэрүүд болон сүулдэ сайжраад ирэхээр номыг унших тийм дасгалуудыг хийдэг ба. Тэгээд яг яаж унших вэ гэдэг дасгал бүгднийг боловсруулсан байна. Тэгэхээр Octolearn онлайн блог, Octolearn онлайн курс дээр бас байгаа. За тэгээд ерөнхийдөө дараагийн лекцээ нэг тизер үзүүлье. Дараагийн лекц маань түрүүний дистаралын хувьд эхлээд би дуудлагыг зөв сурах ёстой гэсэн тийм дистарал байгаа. Тэгэхээр тизер хэсэг дээр бүгдээрээ хальт дурдаад тэгээ лайва асуулт хариултаар дуусгая. Хэл сурах бол pattern recognition гэж байна. Pattern гэдэг нь юу вэ? Зүй тогтол. Recognition гэдэг нь recognize гэдэг үгнээс гаралтай. Таних, одоо зүй тогтлыг танихыг хэлж байгаа. Тэгэхээр түрүүний хэлсэн deconstruct, select, sequence, take гэдэг аливаа зүйлийг хурдан сурах аргын дагуу бид нэр хэлийгээ задлаад дуудлага авиа зөрүүн задлая гэж бодлоо. Тэгээд тэрийгээ select буюу тэр дуудлага авиа зүй дотроо хамгийн их үр дүн авчрах цөөнх нь юу юм бэ гэдгийг ойлгоё. Тэгээд зөв дистаралд нь оруулаад тэгээд жишээ нь Octolearn-ы премиум курсыг авах юм бол stake-ийг оруулж байна гэсэн үг. За тэгэхээр хэл сурах гэдэг бол амны фитнес. Бидний уруул, хацар, хоолой, хэл гэд эдгээр булчингууд тэгэхээр олон булчингийн үйл ажиллагаанаас гарч байгаа авианууд байна. Тэгэхээр энийг зөв өдөртөө сурах юм бол бид нар beatbox хийж болно, хөөмич хийж болно, дуу дуулчих болно, гадаадаар хүссэн аялгаараа ярьчих болно гэх мэт. Одоо жишээ нь beatbox хийхэд би эднийг чаддаггүй байж байгаад давцны эзэсдэг. Гэт баг багаар сурч эхэлж байсан. Яг тэрнтэй адилхан та чэйжний булчингаа ингэж хөдөлгөж чаддаггүй. Одоо яг энд сууж байгаа манай шинэ ах гэд хамтрагч маань цэжний булчингаа дөнгөж саяхан ингэж хөдөлгөж сурсан ба. Бид хоёр хамт жимд яваад би бас анх жимд явж байхдаа бас ингэж хөдөлгөж сурч ирсэн. Яагаад одоо өмнө чаддгүй байж байгаа чаддаг болсон бэ гэхлээр бид нэр цэжний шахалтыг хийхдээ яг зөвхөн тэр булчин дээр төвлөрч хийдэг. Тэгээд зөвхөн тэр булчин дээр тэр булчинг ажиллаусаар байгаад шинэ мэдрэлийн холбоосуудыг үүсгэж байна гэсэн үг. Тэгэхээр энэ одоо мотор нейрон гэж энэ мэдрэлийн эс маань булчинг удирддаг мэдрэлийн эс тийм ээ. Тэгэхээр энэ шар бүрхүүл нь myelin гэж ийм өөхөн бүрхүүл байдаг мэдрэлийн эсний. Тэгэхээр энэ өөхөн бүрхүүл нь аливаа мэдрэлийн эснээс мэдээлэл дамжуулахад хамгийн хурдан бөгөөд энергийн алдагдaltaгүйгээр дамжуулах төхөөрөмж гэсэн. Тэгэхээр энэ өөхөн бүрхүүл сайн байх тусам мэдээлэл илүү хурдан бөгөөд энерги алдахгүйгээр дамжуулагддаг. Тэгэхээр бидний тарих бидний одоо 3% эзэлдэг мөртлөө одоо биеийн жингийн бидний зарцуулж байгаа калорийн 20% нь эзэлдэг. Тэгэхээр заримдаа шатрын тэмцээнд өдөржингөө шатар тоглосон хүмүүс
1000 калори шатаачсан байдаг. Зөвхөн тарихаараа суугаагаараа. Тэгэхээр энергийг ингэж хурдан бөгөөд алдагдalgүйгээр дамжуулах нь маш чухал байна. Сайн тал нь гэвэл энэ майлин буюу энэ өөрхөн бүрхүүлийг бид нэр хөгжүүлэх боломжтой байдаг. Тэгэхээр Альберт Айнштайны тархийг задлж үзэхэд жирийн үнээс жижигхэн тархитай байсан мөртлөө майлин маш их байсан гэж. Тэгэхээр бид нар амны булчингаа энэ амны хөгжмийн зэвсгийг зөв ашиглаж сурахын тулд энэ мотор нейроныг дасгалжуулах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр фонем буюу фон гэдэг үг нь ерөөсөө утас гэсэн үг тийм ээ. Энэ дуу авиа гэсэн үг. Тэгэхээр дуу авиаг дамжуулдаг төхөөрөмж учраас утас гэж нэрлэж байгаа. Тэгээд фонем гэхээр ерөөхдөө авиа гэсэн үг. Хэлний хамгийн жижигхэн нэгжийг хэлж байгаа. За монгол хэлэнд бол 45-аас 47 фонем байдаг. 47-аас 45-аас 47 авиа байдаг гэсэн үг. Тэгэхээр 35 үсэгтэй гэхээр зарим нэг үсэг нь 2 авиатай гэсэн үг. Одоо жишээ нь хэ үсэг хэлний үзүүрийн хэ, угийн х. За г үсэг үзүүрийн г, угийн г. За энэ үсэг үзүүрийн ин, угийн н гэх мэт цөөхөн хэдэн үсэг ийм 2 өөр авиатай байдаг гэсэн үг. Ихэвчлэн монгол хэлний ихэнх үсгнүүд яг нэгээс нэгийн харилцаатай байдаг гэсэн үг. Авиа бөгөөд үсэг тэмдэглэл нь нэг л хоорондоо адилхан. Харин Япон хэлэнд болохоор 20-с 22хан фонем буюу авиа байдаг гэсэн үг. Тийм учраас Япон хүмүүс гадаад хэлийг сурахад бас жоохон асуудалтай гэсэн үг. Маш олон шинэ авиануудыг сурах шаардлагатай байдаг. Тэгэхээр англи хэл хэдэн фонемтэй юм бэ гэвэл англи хэл 44 фонемтэй. Харин англи хэлний цагаан толгойд хэдэн үсэг байдаг вэ? 26 үсэг байдаг. Тэгэхээр англи хэлний ихэнх үсгнүүд нэгээс олон авиатай байдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл харьцаа нь нэг харьцаа биш. Заримдаа одоо ихэвчлэн 2-1 харьцаатай байдаг гэсэн үг. Саяны хэ, г энэ үсгнүүд шиг. Тэгэхээр яагаад юм бэ гэхэлэр англи хэл маань маш олон гадаад хэлүүдээс одоо зээлж авсан үгнүүдтэй 30% герман, 30% Франц, бас нэг 5-10% араб гэх мэт маш олон гадаад хэлнүүдээс үг зээлж авсан бөгөөд сүүлийн 1000 жилийн хугацаанд маш хурдтайгаар өөрчлөгдөж хувьсаж байгаа хэл гэсэн үг. Тийм учраас бичгийн хэл нь англи хэлний одоо ярианы хэлийгээ гүйцэж амжааг байгаа гэсэн үг. Тийм учраас асуудалтай хэл. Монгол хэлэнд бол одоо жишээ нь саяхан Бямбын Чингуй бол одоо энэ гэрэл үсгнүүдийг бол бас шинээр ингээд дүрмийг нь шинжлээд илүү ойрхон болгочихсон гэсэн үг. Төвд хэл бол одоо жишээ нь бүр 800 жилийн өмнөх тэр бичвэр нь одоо хүртэл апдейт хийгдээгүй учраас унших бичих хоёр нь тэсвэр хоёр хэл шиг байдаг. Тэгэхээр англи хэлний сул тал нь тийм байдаг. Ярианы хэл нь бичгийн хэлнээс илүү хурдан хөгжчихсөн гэсэн үг. Тийм учраас маш олон авианууд цөөхөн хэдэн үсгэнд багтдаг. Тэгэхээр IPA гэж юу вэ гэвэл International Phonetic Alphabet буюу олон улсын дуу авианы цагаан толгой гэж. Энийг бид нэр юунаас хардаг тийм ээ? Толь бичгэн дээр байдаг. Тэгэхээр энэ толь бичгэн дээр байдаг энэ үсгнүүдийг бүгдийг нь бол сурах албагүй. Тэгэхээр жишээ нь энийг уншихад we are going to learn to speak properly with correct pronunciation today. Can you read this text? Development education гэж би бол чөлөөтэй уншиж байна. Танд магадгүй уншихад хэцүү гэж магадгүй. Тэгээд яагаад IP-г сурах хэрэгтэй вэ гэвэл саяны 82-ны дүрмээр бусад бүх зүйлс чинь unlock хийгдэж тайлэгдэн гэсэн үг. Сонсгол чинь тайлэгдэн гэсэн үг. Гэхдээ сайн мэдээ байгаа. Ердөө 44 фонем байдаг хэдий ч тэрнээсээ илүү цөөхөн. Саяны Паретогийн зарчмын дагуу 6хан шинэ фонем, 10хан шинэ үсгийн тэмдэгтийг сурахад бид нар асуудалгүй англи хэлийг unlock хийнэ гэсэн үг. Тэгэхээр энэ улаанаар тэмдэглэсэн үсгнүүд байна. Тэгээд ерөнхийдөө энэний задаргааг энэ цөөхөн хэдэн энэ улаанаар тэмдэглэсэн үсгнүүдийг бөгөөд эдгээрийг яаж сурах талаар дараагийн лекцэн дээр бол орно. Тэгээд жишээ нь хэл хаана байвал одоо жишээ нь энэ зүүн тал руугаа байх тусам хэл урагшаага байна гэсэн. Гол руугаа байвал хэл голдоо, ардаа байвал хэл арагшаага байна гэсэн. Тэгээд энэ доошлох тусам ам ангаа байна гэсэн. Тэгэхээр жишээ нь энд и үсэг байдаг. И хэл чинь урдаа, ам чинь баг хаалттай. И. За энд э үсэг байдаг. Э хэл чинь урдаа адилхан. Гэхдээ ам
баг зэрэг илүү том онгойж E A. За энэ хойно А үсэг байна. Амчин бүр том онгойж хэл хойшилж байна. А гэх мэт. Ингэж тайлбарлаад англи хэлний бас их шигнүүдийг бүгдээрээ сурах боломжтой гэсэн. Тэгэхээр англи хэлэнд монгол хэлэнд байдаггүй их шигнүүд байдаг. Энэ улаанаар тэмдэглэсэн их шигнүүдийг жишээ нь сурах шаардлагатай байдаг гэсэн. Эдрийг яг яаж сурах вэ? Яаж ашиглах вэ? Ямар нөхцөлд их шигүүд орж ирдэг вэ гэдгийг бүгдээрээ премиум курсын дээр сурцгаана гэсэн. Тэгээд англи хэлний чих онгой. Тэгэхээр жишээ нь адилхан урт өө үсгээр дуудаж байгаа мөртлөө одоо заримдаа энэ foot, good, put, should гэдэг ү гэдэг үсэг. Заримдаа болохоор food эсвэл mood гэдэг шиг энэ урт ү үсэг гэх мэт орж ирдэг. Хоёр цэгтэй байвал урт их шиг гэх мэт. Тэгэхээр эдгээрийн ялгааг яг ямар үед нь алийг нь хэрэглэдэг юм бэ гэдэг толгой ирэх зүйлсийг задлж тайлбарлана гэсэн. Тэгээд дадал болгоно гэсэн. easypronunciation.com гэдээ бас үнэгүй дасгал хийж болдог вебсайт байгаа. Энэ вебсайт дээр distinguish similar sounds, learn to distinguish similar sounds гэдэг хэсэг рүү ороод давтаж болно. Энэ дасгалыг хийхлээр жишээ нь Япон хүмүүс lock, rock гэдэг хоёр үгийг ялгаж сонсож чаддаггүй гэж байна. Яагаад гэвэл нэг категорид оруулчихсан. Цөөхөн авиг таньдаг учраас L, R гэдэг хоёр үг нэг категорид орчихсон. Өөрөөр хэлбэл нэг үг гэсэн үг. Тэгэхээр Япон хүмүүс энийг ялгаж чадахгүй. Саяны энэ easypronunciation.com гэдэг дээр байдаг дасгалуудыг хийснээр хэдхэн минутын дотор энийг ялгаж сонсож сурдаг болоод Япон хүний одоо чихэн онгойж эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр монгол хүмүүст бас англи хэлний зарим авиануудыг зарим гээгүүлэгч зарим их шиг нь ялгаж сонсож чаддаггүй. Одоо чинь TH гэдэг үсгэнд цаана хоёр өөр авиа явж байгаа. Нэг нь нөгөөх нь the. Тэгэхээр энэ хоёрыг ялгаж сонсож сурах гэх мэт дасгалуудыг хийх хэрэгтэй. Эхний 10 цагаа ингэж зарцуулна гэсэн үг. Тэгээд монгол хүмүүсийн гаргадаг бас жишээ зөндөө олон алдаанууд байдаг. Нэг жишээ нь энэ үгийг education гэж дууддаг. Ихэнх монгол хүмүүс. Яагаад гэвэл монгол хэлний D үсэг хэрэл байдаг. Харин энийг J үсгээр дуудах хэрэгтэй. Education гэдэг. Яагаад гэвэл араас нь U үсэг орж ирэх юм бол эсвэл R үсэг орж ирэх юм бол D үсэг J үсэг болж дуудагддаг. Ингэж одоо фонем буюу авиан өөрчлөгдөг гэдэг дүрмийг мэддэггүй учраас энэ шиг өөр зөндөө олон дүрмүүдийг бид нар сураад хэдхэн цаг давтсны дараа дуудлага болон сонсгол нээгдчихнэ гэсэн үг. Тэгээд дараагийн алхмуудад дүрмийг бас яаж сурах ёстой, үгийг бас илүү дэлгэрэнгүй яаж цээжлэх ёстой гэх мэт дараагийн лекцүүд дээр бол премиум курсын дээр бол орно. Гэхдээ дараагийн яг энийг илүү дэлгэрэнгүй тайлбарлах лекц нь бол 3 дахь өдөр оройн 8 цагт байгаа. Гэхдээ зөвхөн Octolearn-ийн Telegram-ийн community руу орж ирсэн хүмүүст линк нь очих байгаа шүү. За тэгээд consonant буюу гээгүүлэгчүүдийг бас дараагийн хичээл дээр сурцгаана. Жишээ нь монгол хүмүүсийн алддаг шүд хэлний the гэдэг аваа. Энийг нэг зөвлөгөөс хамгийн сүүлийн зөвлөгөө энэ лекцний хэтрүүлж хийх хэрэгтэй. Бид нар аялгыг сурахдаа хэтрүүлж хийх хэрэгтэй. The гэх мэт. Одоо чинь I am thinking гэж хэтрүүлж хийх юм гэсэн. Тэгээд дараа нь тэрийг татаад энгийнээр I'm thinking гэж хэлэхэд амархан болно гэсэн. Хэтрүүлэхээсээ санаа зовоод хит одоо timid буюу айдастай байгаад их юм бол бүрэн сурахгүй гэсэн. За тэгээд асуулт байвал хариулъя. Тэгээд хичээлээ сайхан дуусгацгаая. Цаг 30 минут бараг хичээл орчихлоо. Тэгэхээр ер нь бас манай Octolearn-ийн бас хичээлүүд маань ойролцоогоор цаг 30 минутын байдаг. Дэндүү удаан байх юм бол diminishing returns буюу цааш нь сурах биш тарих унтарч эхэлдэг гэсэн үг. Гайхалтай хичээл байлаа. Баярлалаа. Сайн уу багшаа. Тэгээ дараагийн лекц бол Facebook дээр тавигдахгүй. Сая хэлсэн Telegram group дээр тавигдана, community дээр тавигдана. Сайн уу багшаа 24-нд онлайн хичээлд нь жилээр бүртгүүлж орж байсан Space app chat гэсэн байгаа. Боломжтой бол хариу өгөөрэй. За, манай Spaces app одоохондоо жоохон асуудалтай байгаа. Тэгээд манайх шинэ вебсайт болон app хөгжүүлэх тал дээр бол ажиллаж байгаа. Ирээдүйд энэ асуудлууд бол маш гоё болох байхаа. За, ингээд хичээлээ дуусгацгаая. Үзсэнд баярлалаа. Дараагийн лекцээр уулзъя.